21 дээр бодлого нь болохоор 91 нь болохоор буурах геомпресс үүсгдэг 3 тооны үржүүр нь 512 гинэ. Буурах геомпресс үүсгдэг 3 тооны үржүүр нь 512. Тэгээд дундах тоон дээр нь 2-ыг нэмсэн чинь 2 дугаар тоон дээр 2-ыг нэмсэн чинь арифметик пресс үүсгэж байгаа бол геомпрессийн хуваарийг олоорой гэж. За тэгэхээр одоо би яасан бэ гэсэн чинь энэ пресс үүсгэж байгаа 3 тоо гэхээр одоо баахан тоонд пресс байлаа гэхэд эхний хэсгүүдийг хасчвал энэс цааш дахиад пресс үүснэ шүү дээ. Тэгэхээр би тэр 3 тоогоо ямар нэгэн пресс эхний 3 гишүүнгээ авцчих. За одоо томьёогоор цэтлэнаа. Тэгэхээр геомпрессийн 1-р гишүүн B1, B2 бол B1-ийн хүч нь Q, B3 болохоор B1-ийн хүч нь Q-гийн квадрат. Энэ маань 512. Тэгэхээр эндээс B1-ийн куб, Q-гийн куб маань 512 байна. За 512 маань болохоор бас тооны куб те 8-ийн куб. Тэгэхээр энийг 8-ийн куб нь чинь эндээс тэгвэл B1 Q маань 8 байна гэсэн үг. B1 куб буюу манай 2 дугаар гишүүн гэсэн үг. За одоо тэгвэл дарааныхан гэсэн чи бүгдээрээ энэ 3 арифметик пресс үүсгэж байгаа гэсэн. Арифметик пресс үүсгэж байгаа дараас нь 3 тоон чи ямар шинжтэй байдаг лээ гэсэн чинь дундлын гишүүн нь 2 захын гишүүнээ нэмээд 2 тугаасантай тэнцвэдэг. За 2-ороо ийшээ үржүүлчихээр 2B2 дээр нэмэх нь 4, тэнцүү B1 дээр нэмэх нь B3. За ер нь бол B1 Q гэдэг чинь 2 дугаар гишүүн 8 гэдээ олцсон гэсэн ш бид нарт. За одоо энэ чинь 2 дугаар гишүүнийхөө 8-ыг тавьчихъя. Тэгээд B1 B1 3 2 нийлбэр. Тэгэхээр B1 B3 2-ын нийлбэр нь хэдэ гэсэн чинь 16 дээр 4-ийг нэмэхээр 20 юм байна. За одоо тэгвэл бүгдээрээ энэ чи нөгөө эндээсээ B1-ийг олчвол B1 бол 8-ыг хуваах нь Q. За одоо энэ дээр B1 дээр нэмэх нь B3 бол B2-ыг хүч нь Q-гээ тавьсан ч болно. Эсвэл заахаа би B1-ийг хүч нь Q-гийн квадрат гэж тавьчих. Тэгээ энэ B1-ийн оронд бүгдээрээ 8-ыг хуваах нь Q, нэмэх нь 8-ыг хуваах нь Q, хүч нь Q квадрат тэнцүү 20 гэсэн үг. За ийшээгаа Q гэж төр өгчхөөр 8 дээр нэмэх нь 8Q квадрат нь тэнцүү 20Q болох нэ. Тэгэхээр 8Q квадрат 20Q-г урагшаа гаргаад нэмэх нь 8. За энийг 2 тугаахаар 4Q квадратаас хасах нь 10Q. Гэдэг энийг мөсөн бүгдээр 4 тугаач юу. 2Q энэ 5 нэмэх нь 2 тэнцүүдэг. Тэгэхээр эндээс Q 2 ба 2-ны 1 гараад. Гэтэл манайхын чинь буурдаг геометри пресс гэсэн чинь буурдаг. Буурдаг юм бол Q нь 2 байна гэж чинь өсдөг болчихно. Тэгэхээр манай Q нь бол 2-ны 1 байна. За тэгэхээр хуваарийг олоорой гэсэн чинь 2-ны 1 гэж болоо. За 92 нь болохоор уг функцээс уламжлалаад 1-ийг болохоор 2 гардаг юм байна. Интеграл авахаар 0-4-8 гардаг. Ийм байх f от x функцийг олоорой гэснээр f от x функц нь ийм хэлбэртэй гэдэг нөхцөл юм ба штэ. Синус px дээр нэмэх нь b. За эндээс уламжлал гэсэн. За уламжлал авчих. Тэгэхээр a гурчин синус x-с уламжлахаар косинус px, давхар функц нь юм аргумент px-с уламжлахаар өрчин p болчихно. За b-гийн уламжлал 0. Тэгээ эндээ бүгдээрээ 1-ийг орлуулсан чинь за одоо x-ийн хоор 1-ийг тавина. Бүгдээрээ өрчин p тэгсэн чинь 2 гарч байгаа гэж. За тэгэхээр энэ p гүрчин а коэффициентаа урд нь тавиад косинус 180 утга нь хасах нэг авдаг. Тэнцүү 2. Тэгэхээр манай хасах p гүрчин а маань 2-тэй тэнцүү гэсэн. За нэг юм хэлбэрээ мэдээд манай а маань хасах 2-ыг хуваах нь p юм биш. За юм болцсон. За одоо f от функцээс интеграл амны 0-с 4-д. Тэгэхээр a гүрчин гэдэг a-гийнхоо би хасах 2-ыг хуваах нь p-гээ тавьчих. Тэгээ өрчгөн синус px нэмэх нь b. За эндээс интеграл авах юм ба шүү дээ. Тэгсэн чинь тэр нь 8 гарсан гинэ. За тэгэхээр хасах p-г 2-ыг хуваах нь p-ийн тогтмол таамжуултаа гаргачих. Синус px-с интеграл авахаар косинус px болоод тэгээд нөгөө x-ийн өмнөх тогтмол том маань p юм ба шүү дээ. p-д хувааж өгнө бүгдээрээ. b-гээс интеграл авахаар bx хэлэн 0-оос p хүртэл. Ингээ орлуулсан чинь 8 гарсан гэсэн. За тэгэхээр хасах одоо бүгдээ нөгөө x-ийн p-г тавьчих. Тэгэхээр хасах 2-ыг хуваах нь p,
Тэгээд косинус x-ийн хооронд бүгдээрээ p шинж 0.4 шүү дээ. За тэгэхээр энэ хоёр өөрчлөлтөнд тавьчих да. Тэгэхээр p квадрат тэгээ косинус 4p болно. Нэмэх нь 4b. За даана хасах нь x-ийн хооронд 0-ыг тавина. Хасах 2-ыг хуваах нь p квадрат косинус 0 болоод нэмэх нь 0 болчих юм байна. За ингэсэн чинь 8 гарсан гэсэн. За хасах 2-ыг хуваах нь p квадрат косинус 720 градусаас 360 гэсээр косинус тэг гэсэн үг. Косинус тэг градус нэгийг авдаг. Нэмэх нь 4b. Хасаасаа нэмэх 2-ыг хуваах нь p квадрат косинус тэг нэгийг авна. Энэ маань 8 гэсэн үг байна. Одоо энэс бүгд b-г олчихно гэсэн үг шүү дээ. Тэгсэн энэ хоёр маань ингээ хураагдчих юм шүү дээ. Тэгэхээр 4b 8 болоод явж явж манай b маань 2 юм байна. За ийм байх функц ол гэсэн. Манай функц маань яасан бэ гэсэн чинь энд баг шүү дээ. За тэгэхээр миний хайж олсон функц маань юу юм гэхээр f от x зөв бүгдээ a-га олсон чинь a нь хасах p-г байх нь 2. Хасах 2-ыг байх нь p гарсан. Тэгээ косинус p(x) тэгээд косинус синус p(x) тэгээд нэмэх нь b. Нэмэх нь 2. Тэгэхээр бүгдээ ийм хариуг олж харна гэсэн үг. За 93 болохоор энэ олон гишүүнтийг энэ хайд хуваахад ижил үлдэгдэл гардаг гинэ. Тэгэхээр px олон гишүүнтийг x-с нь 2-т хуваахад нэг tx оногдоод шогмон юм чин үлдэгдэлэн зүгээр нэг тоо гарна. За тэгсэн чинь px-ийг мөн адилхан x-с нь 4-т хуваахад өөр нэг ax олон гишүүнт оногдоод үлдэгдэл нь адилхан тоо гарч байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг хэрэг нэг тэгтээ зүгээр 2 болно доо. 2-ыг орлуулахаар энэ уртлын хэсэг маань тэг болчихно. Тэгээд b гарна гэсэн үг. За энэ доор нь болохоор 4-ыг орлуулахаар энэ хэсэг нь тэг болоод бас b гарна гэсэн үг. Тэгэхээр эндээс юу гэсэн үг вэ гэхээр 2-ыг орлуулад 4-ыг орлуулахад адилхан тоо гарна шүү гэсэн ижилтлүүлэг гэдэг нь. За одоо тэгвэл бүгд 2-ыг орлуулж. 5-ыг хүчин 2-ын куб 8, хасах нь 10-ыг хүчин 2-ын квадрат 4, b-г хүчин 2, хасах нь 6. За даан 4 орлуулнаа. 5-ыг хүчин 4-ийн куб маань 64, хасах нь 10-ыг хүчин 4-ийн квадрат 16, нэмэх нь 4b, хасах нь 6. За энэ хоёр тэнцүү гэсэн үг. За нэг эмэгтэй 5-8-ийн 40 хураагдчих юм шиг. Тэгэхээр 2b-гээс 6 юм байна. Энд болохоор яасан бэ гэсэн чи бүгдээрээ 5-ыг бүрчих нь 64, тэгээ хасах нь 160 юм шиг. Хасах нь 160 гэдэг маань энэ 160 гарч байгаа юм шиг адилхан. Тэгэхээр 160-аас одоо 6-аас чаа тэгэхээр 154 юм биш үү. Тэгэхээр манай энэ маань 154 дээр нэмэх нь 4b болж тарах нэ. За одоо тэгэхээр энэ хоёр тэнцүү юм чинь 2b-гээс 6 маань 154 дээр нэмэх нь 4b-тэй тэнцүү юм шүү. За 4b-г урагшаа гаргахаар хас 2b болоод 154 дээр 6 нэмэхээр 160, b-г болохоор хасах 80 байна. Ийм байх b-г бол гэсэн шүү дээ. За 94 дугаар бодлонлохоор а цэгийг координат их дээр төвтэй цагийн зүүнний дагуу 90 градус хэрэглэхээр b цэг, а цагийн зүүнний эсрэг 90 градус хэрэглэхэд c цэг өсөв. Үүсэн a b c гуршны талбайг олоорой гэж. За тэгэхээр а цэг нь 3 байхад 4 координат хэрэг гэсэн үг. За тэгвэл энэ цэгийг координатын ихэд төвтэйгээр координатын ихэс аагаар оловч ихэд төвтэйгээр цагийн зүүнний дагуу 90 градус хэрэгүүлж. Тэгэхээр цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлнэ гэхээр одоо ийш эргүүлнэ гэсэн үг шүү дээ. За 90 градус эргүүлнэ гэхээр бүгдээ ийшээ 3, ийшээ 4 багц. За тэгвэл би ийшээ 4, ийшээ 3 байхаар ингээд авчвал гэсэн үг шүү дээ, тий. За тасархаш бүтэхийн зурч авчвал энэ маань манай бэцэг. За яагаад гэвэл энэ 90 градус юм бэ гэхээр сая бүгдээ энд нэг тэгшинс дууралж энд нэг тэгшинс дууралж авчтаа да. Тэгээ би энэ үцгийг альфаг үл энэ 90 градус юм чи энэ 90-с хна альфа. А энэ хоёр яг тэнцүү гурвалж учраас энэ 3-ын эсрэг энэ маань 90-с хна альфа, энэ альфа. Тэгэхээр энэ хоёрын цэг нийлбэр 90 градус гоц. За тэгэхээр өргөбөл цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлэхэд ингээд бэцэг энэ төсч. За c цэг нь болохоор цагийн зүүнний эсрэг эргүүлнэ. За одоо энэ цэг төвтөөгөр цагийн зүүнний эсрэг ийшээ 90 градус эргүүлэх нэ. Тэгэхээр ийшээ 3, ийшээ 4 багц.
Тэгвэл бүгдээ энийг ийшээгээ 4, дээшээгээ 3 байхаар авчвал энэ манай цэцэг. За цэцэг. За яагаад гэвэл энэ маань одоо яг төрний шигинд дахиад 2 тэнцүү гурвалжин байгаа. Энэ нь 4, энэ нь 3 байхаар. Энэ нь 4, энэ нь 3 байхаар. Тэгэхээр 3 эсрэг нь альфа гэвэл энэ альфа гэсэн үг. Тэгэхээр энэ 90-ээс нь альфа. Тэгэхээр энэ хооронд тонцох нь 90 градус гэсэн үг. За ингээд 90 градус эргүүллээ. Нөгөөх нь 90 градус эргүүллээ. Буюу энэ хоёр маань нэг шүтэн дээр байгаа гэсэн үг шүү дээ. За одоо тэгсэн чинь бүгд ингэ чинь энэ гурвалжны талбайг болох гэсэн. А, Б, С гэсэн энэ гурвалжны талбайг болох нэ. За тэгэхээр эндээс ингэ харсан чинь бүгдээрээ гурвалжны талбайг болохдоо за суурийг өндрөөжтэй 2 туван тий. За энэ хоёр тал маань бол ижлэгэн байгаа. За тэгин чинь 180 градус байгаа. За одоо тэгвэл бүгдээрээ гурвалжныхаа талууд олчих. Тэгэхээр би одоо А, Б хоёр цэгийн хоорондох зайг олохдоо яаж болох вэ гэж Б цэгийн эхний координатаас манай Б маань хэдийн гэсэн чинь 4 байхад хасах 3. А цэгийн координат маань 3 байхад 4. А С цэгийн координат нь хасах 4 байхад 3. Тэгэхээр А, Б хоёр цэгийн координатыг хоёр цэгийн хоорондох зайг олохдоо Б-гийнхнийхээс А-гийнхнийхыг хасаад за тэр маань яаж юм гэсэн чинь 4-өөс 3-ыг хасаад за Б-гийнхэн 2 дугаар координатаас А-гийнхэн 2 дугаар координатыг хасаад тэгэхээр энэ маань нэгдээд нэмэх нь 49 буюу язгуудар 50. Язгуудар 50 чинь 25-ыг үүчин 2 юм чинь 5 язгуудар 2. За тэр маань энэ бас ингэ харагдаж байгаа. Энэ зай нэг ишээ болохоор 7-оос тэгэхээр энэ Пифагордод гарч байгаа гэсэн үг. За нөгөөх маань ч гэсэн адилхан энэ зай нэг ишээг болохоор 7. Тэгэхээр энэ дахиад Пифагордод нэг болж байна. За нөгөө талаас энэ маань яаж гэсэн чинь АЦ 2 цэгийн хоорондох зайг болохдоо АЦ 2 цэгийн хоорондох зайг болохдоо С цэгийн ихний координат маань болохоор хасах 4 тэндээс А-гийн ихнийхийг хасаад дараа нь С-гийнхэн 2 дугаараас А-гийнхэн 2 дугаарыг хасаад тэгээ квадратлаад нэмчихнэ. Тэгээд 7-гийн квадрат 49 хасах 1-ийн квадрат 1 50 гэхээр мөн адилхан 5 язгуудар 2. Тэгэхээр энэ 5 язгуудар 2 энэ зайнаас 5 язгуудар 2 адилхажтай гурвалжинтэй. Адилхажт гурвалжны оройгоос буусан медиан өндөр бистрис маань давхцчихно. Тэгэхээр яасан гэсэн чинь энэ маань өндөр болчихно. Тэгэхээр бүгдээрээ суурийг өндрөөжтэй 2 тоочлон тий. За эсвэл бүгдээр энэ хоёр маань хоорондоо тэнцсэн шүү дээ. Яг тэгвэл бүгдээр энэ ОА векторыг л ийш эргүүлсэн шүү дээ. Тэгэхээр энэ маань адилхан гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ энэ хоёр адилхан юм чинь одоо би энэ гипноза мэдсэн юм чинь ингэж Пифагордч олоод энийг олчвол энэ маань адилхан. Тэгээ 2 3 болоод нэмсэн ч болно. Эсвэл бүгдээрээ BC 2-ийн хоорондох зайг олсон ч болно тий. За энэ дээр яг ингэж чидөө энэ зай нь x юм чинь зай x нэг ижлэгэн векторыг эргүүлсэн ч урт нь адилхан шүү дээ. Тэгээ энэ гурвалжин дээр бүгдээр Пифагордч. Тэгэхээр яаж нэгс чи x-ийн квадрат дээр x-ийн квадратыг нэмсэн 5 язгуудар 2-ийн квадрат. Тэгэхээр 2x квадрат маань 25-ыг 2 үрсгээд 50 болоод эндээс x квадрат маань 25 буюу манай x нь 5 урттай байна гэсэн үг. За 5 уртыг бас эндээс харж болно. Тэ ийшээ 4, ийшээ 3 чинь Пифагордод энэ 5. За тэгвэл одоо энэ гурвалжны хандлбайг олчихъя. Тэгэхээр манай олох гээд байгаа А, Б, С гурвалжны талбай маань юу болж таарсан бэ гэсэн чинь энэ суур нь 10, өндөр нь 5 гэсэн үг шүү дээ. Тэгээд суур 10-ыг тийшээ бус өндөр хөрвүүлээд 2 тугаачна. Тэгэхээр манай талбай маань 25 болж таарах нэ. За 95. За хэсэг хүмүүсээс өдөрт хэдэн цагийг зурж үзэхэд зарцуулдаг вэ гэж судалгаа аваад судалгааны үр дүн юм байна. Тэгэхээр 0-оос 1 цаг үсгээр 12, 1-ээс 2 цаг үсгээр 8, 2-оос 4 цаг үсдэг А хүн байсан гэж байна. За тэгэхээр судалгааны үр дүнгээс зургт үзэхэд өдөрт дунджаар 2 цаг зарцуулдаг гэж өгсөн бол өгөгдлийн дисперсийг олгож байна. За дунджийг яаж олох юм гэсэн чинь 0-оос 1 сард юм чинь 0.1-2-ыг нэмээд 2 дахаар 0.5 цаг үздэг 12 хүн байгаа юм байна. 1 дээр 2-ыг нэмээд 2 тууч. Тэгэхээр 1.5 цаг үздэг хүн 8 байгаа юм байна. 2 дээр 4-ийг нэмээд 2 дахаар 3 цаг үздэг хүн А байгаа юм байна. Тэгээ энийг нийт хүнийхээ тоонд ингээд хуваасан чинь дунджаар 2 цаг үздэг гэд дундч нь өгцсөн. За техникийнх нь энэ хоёр маань хураагдахаар өрбөл 0.5-ыг 12-оор хуржуулна. Дараа нь 1.5 маань 8 удаа юм байна. Энийг хуваах чинь 3 бол
А удаа гэсэн үг. Тэгээд 20 дээр нэмэх нь А нь 2-той тэнцүү. За 0.5 хариулахаар 6, 1.5-ыг 8-аар өрсгөх чинь 12, нэмэх нь 3А. За ийшээ 20 дээр нэмэх нь А гэхээр 40 дээр нэмэх нь 2А. За 3А-гаас 2 агсахаар А болоод энэ чинь 18, 40-оос 18 ихсахаар 22 болох нэ. За ингээд А нь 22. За тэгэхээр одоо манай нийт хүний тоо юу болж таарсан бэ? Эхлээд 12, дараа 8, сүүлийн А маань 22 болж таарлаа шүү дээ. Тэгэхээр эндээс нийт эн чинь 20 чинь 42 хүн байгаа юм биш үү? Нийт хүний тоо. За одоо бүгдийг дисперсийг олгоно. За дисперсийг яаж олдог вэ гэсэн чинь бүгдээрээ нийт өгөгдлийнхөө квадратуудын нийлбэрийг нийт хүнийхэн тоонд хуваагаад тэгээд арифметик дунджийнхаа квадратыг асууд өгч. За одоо тэгэхээр би энийг яах юм гэж ингэн. Надаа 0.5 нь 12 удаа, 1.5 нь 8 удаа, 3-ын тоо чи А удаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр би одоо өгөгдлөө 0.5-ын квадрат нь 12 удаа, бүгдийнх нь квадрат нийлбэр болгож байгаа. 1.5-ын квадрат 8 удаа, 3-ын квадрат А удаа, буюу 22 удаа. За тэгээ нэг 42-т байгаад дунд нь биднэрт 2 гэж өгсөн шүү дээ. 2-ын квадратыг асаад өгч. За одоо бүгдээр 0.5-ын квадрат чинь 0.25 тийм үү? Түүнийг 12-оор үржүүлэхээр энд бол 3 гарна. За одоо 1.5-ын квадрат маань хэдийн гэж 225 тийм. Энийг 8-оор үржүүлэхээр 18 болно. 3-ын квадрат 9-ийг үржих нь 22 ч хэдийн гэсэн чинь 198 болно. За энийг 42-т байгаад 4-ийг асаад өгч. За одоо 198 дээр бүгдээрээ 18-ыг нэмээд тэгээ 3-ыг нэмсэн чинь хэдүүлж ийн гэсэн чинь 219. Тэгээд 42-т байгаад 4-ийг асах нэ. 42-оор ижил хоёр өгчөө. Тэгэхээр 219-ээс бүгд юу гасах гэсэн чинь 42-ыг 34 буюу 20 51 доор нь 42. Тэгэхээр энийг хоёулаа 3 дахь гаргах байхгүй 17, 42-ыг 3 дахаар 14. За тэгэхээр дисперс нь 1 бүхэл 14-ний 3 бах нэ. За 96. Энэ тэнцвэр шиг хангадаг бүх бүхэл шийдвэрийн нийлбэр болох юм шүү. За эндээс ингэ харсан чинь 5 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай x квадратын нэмэх нь 4x нэмэх нь 9 гээд тэгээд энэ чинь логарифмын чанараар 8-ыг урагшаа гаргалаа. Ln y. Гэтэл Ln y маань 1 шүү дээ. За энэ тодорхойлмож нь энийг бүгдээрээ тгээс ирсэг гэдэг. За тэгсэн чинь энэ маань болохоор яаж ийн гэсэн чинь x-ийн квадратын нэмэх нь 4x, 9-ийг би нэмэх нь 4, нэмэх нь 5 гэж. Тэгсэн чинь эхний 3 маань x-тэй нэмэх нь 2-ын квадрат болж шít нэмэх нь 5 руу угаасаа л тгээс ирсэх юм байна. Тэгэхээр x-ийн бүх тооноо шийдэх болох юм байна тий. За тэгэхээр одоо энийг би 5 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай x квадратын нэмэх нь 4x нэмэх нь 9 нь 8-аас бага. За модулаараа 8-аас бага байна гэж манайх энэ илэрхийлэл маань хасах 8-аас нэмэх 8-ийн хооронд гэсэн үг. Тэгэхээр x квадратын нэмэх нь 4x нэмэх нь 9 энэ маань хасах 8-аас нэмэх 8-ийн хооронд. За одоо нэмэх там чинь гурвангаас нь 5-ыг хасчээ. Тэгэхээр хасах 13-аас их логарифм 2 суурьтай x квадратын нэмэх нь 4x нэмэх нь 9. За эндээс хасахаар 3 болчихно. За одоо бүгдийн логарифм тоолгоно гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр 2-ын хасах 13 зэрэгт тэгээд энэ маань x-ийн квадратын нэмэх нь 4x нэмэх нь 9. Ернийнд бол модуль угаасаа хэрэггүй юм байна л да. Ирэх там чинь 2-ын куб зэрэгтэхээр 8. За энэ би энийг шууд алгасан шүү дээ. Одоо би 2-2-оор үржүүлсэн гэсэн үг. Тэгээ нэг зэрэг болгоод логарифм 2-ыг тайцсан. За логарифм 2 чинь 1-ээс хэмчин манай бодлогонд л нөлөөлөхгүй. За нэг бодно гэсэн үг. За одоо энийг 2 салгаа авчихна. Энэ модуль нь хэрэггүй нь угаасаа тэгээс учраас x квадратын нэмэх нь 4x нэмэх нь 9 нь 8-аас бага юм байна. Эсвэл x квадратын нэмэх нь 4x нэмэх нь 9 нь хэдээс их юм чинь 2-ын хасах 13 зүт буюу 2-ны 1-ийг бүхэн 2-ны 13-аас их юм байна. За нэг бодно гэсэн үг. За x квадратын нэмэх нь 4x нэмэх нь 1 нь тэгээс бага. Энэ болохоор x квадратын нэмэх нь 4x нэмэх нь 9-өөс хасах нь 1 бүхэн 2-ын 13 зэрт нь тэгээс их. За энэ нөхцөлийг хангадаг бүгдээр юу болох вэ гэсэн чинь бүхэл шийдвэрт нийлбэрийг болох гэж байгаа. За тэгэхээр одоо эндээс харнаа бүгдээрээ.
эндээс x-ний 2 болохоор x квадратыг нэмэх нь 4x. Энийгээр нь би ингээд нэмэх нь 4 хасах нь 3 гэж тавьчих ихнийхээ. Тэгэхээр эн чи юу гэсэн үг вэ? x-тэй нэмэх нь 2-ын квадрат нь 3-аас бага гэсэн үг. За тэгэхээр хоёр талаас нь язгуур авчвал x-тэй нэмэх нь 2-ын эрг зөрмөдгүйч модултай язгуур 3-аас бага. Тэгэхээр эн чи юу гэсэн үг юм гэсэн чинь манай x-тэй нэмэх нь 2 чинь хасах язгуур 3-аас нэмэх язгуур 3 хооронд юм байна. Хоёр талаас нь 2-ыг хасчвал x нь язгуур 3-аас энэ хоёрын хооронд юм байна. За эхнийх нь хасах язгуур 3-аас сах нь 2-оос x нь язгуур 3-аас сах нь 2 хооронд юм байна. За энийг бүгд ойролцоогоор бодож үзээд тий энэ чинь 1.7 орчим байхгүй. Тэгэхээр хасах 3.7-оос 1.7-оос 2-ыг хасахаар хасах 0.7. За зөвхөн эхний хувьд энэ дотор байгаа бүхэл тоо гэдэг нь хасах 3, хасах 2, хасах 1 гэж болох юм шүү дээ. Ийм 3 шийдэх юм байна. За одоо энэ 3 шийдвэр маань энэ нөхцөлийг хангаж гэнэ үү гэж шалгахсаж ирэн болно шүү дээ. За тэгэхээр энэ маань юу асан гэсэн чинь x квадратыг нэмэх нь 4x нэмэх нь 4-гээд би 5 хасах 1-ийг авах нь 2.13 тэгээс их байх ёстой гинэ. Тэгэхээр би энэ хэсгийг авчихаар x дээр нэмэх нь 2-ын квадрат нь за нөгөө тийшээ гаргачих. Тэр маань юу ингэж чинь 1-ийг авах нь 2-ын 13-аас хасах нь 5-аас их. Гэвч энэ чинь хасахтай шүү дээ. Тэгэхээр энэс их гэдэг энэ бол угаасаа үнэ юм байна. Тэгэхээр манай нөхцөлийг хангад энд одоо хэдийч тавьсан үнэн. Энэ бол хасахтай юм чинь энэ байнга эргэн тодорхой. Тэгэхээр энэ томс их гэдэг нь учраас ерөөс энийг хангадаг 3 бүхэл том маань энэ 3 юм шиг. Тэгээд энэ бүхэл шийдвүүдийн нийлбэрийг олоорой гэсэн чи бүгдээрээ эцсийн хариу нь энэ 3-ын нийлбэр буюу бүгдээрээ хасах 6-г авах нь байна. За дараа нь 97. Энэ олон гишүүнд q гэсэн олон гишүүнд хуваахад x дээр нэмэх нэг ноогдож c үлддэг гэнэ. За өөрөлдвөл p гэсэн олон гишүүнд маань 10x-ийн 9 зэрэгт x-ийн 8 нэмэх нь 2x-ийн 6 нэмэх нь 3x-ийн куб гэсэн олон гишүүнтийг x дээр нэмэх нь 1-т хуваахад q гэсэн олон гишүүнд хуваахад тэгэхээр за q гэсэн хуваасан чи x дээр нэмэх нь оногдоод тэгээ үлдэгдэл нь c гардаг гинэ. За q гэсэн олон гишүүнтийн коэффициент олон гишүүнтийн коэффициентуудын нийлбэрийг олоорой гэж. Тэгэхээр ноогдор олон гишүүнтийнх нь биш. За тэгэхээр одоо би яах вэ гэсэн чинь энд 10x-ийн 9 дээр нэмэх нь x-ийн 8 нэмэх нь 2x-ийн 6 нэмэх нь 3x-ийн кубыг би энд яах юм гэсэн x дээр нэмэх нь 1-т хуваагаад ноогдор олон гишүүнтийн одоо q гэсэн нь ноогдор олон гишүүнт байгаа шүү дээ. Олон гишүүнтийн коэффициент нийлбэрэхээр одоо хуваах юм байна да. За 10x-ийн 8-аар өгөхөр энэ 10x-ийн 9 нэмэх нь 10x-ийн 8. За хасгаал задлахаар эхний коэффициентүүд нь устдаад эхний хоёр илэрхийлэл нь устдаад энийг хасгаал задлаж байгаа юм чинь хасах гэж таацсан шүү. Тэгэхээр нэгээс хасах нь 10 гэхээр хасгсан x-ийн 8 нэмэх нь 2x-ийн 6 3x-ийн куб. За одоо хасах 9 x-ийн 7 гаргаж. Тэгэхээр хасах 9 x-ийн 8 хасах нь 9 x-ийн 7. За хасгаар яаж ийн гэсэн чинь манай хасгаа задлахын хурагдаад за хасгаа задлам чи энэ маань хасгасаа нэмэх болчихно. За энэ x зэрэгтэй юм чи урд нь тавилаа. Тэгээ 2x-ийн 6 3x-ийн куб гэж. За одоо энд яах юм гэж бүгдээрээ 9x-ийн 6 гаргана. Тэгэхээр 9x-ийн 7 нэмэх нь 9x-ийн 6. За хасгаар 9-с 2-ыг хасгаар хасах 7x-ийн 6 нэмэх нь 3x-ийн куб. За дээр гэсэн хасах 7x-ийн 5. Тэгэхээр хасах 7x-ийн 6 хасах нь 7x-ийн 5. За хасахаар эхний хоёр маань хурагдаад дараах нь хасгасыг нэмэх нь за энд зөвшөлтч 7x-ийн 5 дээр нь нэмэх нь 3x-ийн куб болно. За одоо бүгдийг нь яах юм гэсэн чинь 7x-ийн 4 рүү. Тэгэхээр 7x-ийн 4 рүү 7x-ийн 5 нэмэх нь 7x-ийн 4. За эхний хоёр маань хурагдаад хасгаал задлж байгаа чинь хасах 7x-ийн 4 3x-ийн куб маань байж. За хасах 7x-ийн кубээр өгнө. Тэгэхээр хасах 7x-ийн 4 хасах нь 7x-ийн куб. Хасгаар энэ 10x-ийн куб гарах юм. За 10x-ийн куб нь ч одоо энэ бүгдээр яах вэ гэхээр за энэ маань жоох нэг ийшээ шахаачлаа. Жоох ийшээ болгож чиглүүлж бүгдээр. За одоо нэг 10x-ийн кубээр 10x-ийн куб юм чинь бүгдрэнд нэг гурав хингч 10x-ийн квадрат руу.
Тэгэхээр 10x-ийн куб нэмэх нь 10x-ийн квадрат. За хасгаар x-ийн квадрат. Тэгэхээр эн чинь хасгаар x-ээр өгөхөөр хасах 10x-ийн квадрат хасах нь 10x. За одоо хасгаар ясан гэж энэ хурагдаад ерөөсөө нэмэх 10x болчих юм байна шүү дээ. Нэмэх 10x болчихсон. Одоо нэмэх 10x юм чинь яваар 10-аар өгнө. Тэгэхээр 10x дээр нэмэх нь 10 буюу хасгаар үлдэгдэл нь хасгаар юм байна. Гэхдээ надаа qx олон гишүүнт маань энэ гэсэн үг. За qx олон гишүүнтийн коэффициентуудын нийлбэрийг олгосон. Тэгэхээр би одоо энд байгаа коэффициентуудын нийлбэрийг олно гэдэг маань юу болох вэ гэхээр за энд чигаад хамгийн их нь 10, дараах нь хасах 9, нэмэх нь 9, хасах нь 7 буюу энд бүх x-ийнхаа нэгийг орлуулж бодож болно. Эсвэл хувьсгч бүрийн өмнөх коэффициент. За сул тоос коэффициент шүү дээ. За урбал 10 хасгаас нэмэхээс хаслаа нэмэх 7. Тэгээд дахиад хасах 7, 10 хасгаар 9. За тэгэхээр яасан гэж энэ хаврагдаад энд нэг хаврагдаж байгаа маань. Тэгэхээр энд 10-аас 7-г хасгаар чинь 3 үлдээд нэмэх нь 10-таа үлдээд манай коэффициентуудын нийлбэр нь 13 гарч байгаа юм шүү. За дараа нь энэ тойргийн нэгтгэл өгдөөд тойргийн төв болон энэ цэгийг дайруулан шулуун татдаг гинэ. Энэ шулуунд перпендикуляр байдаг. Энэ цэгийг дайрсан шулуун бичнэ. За юутайч бүгдийнхэн тойргийнхоо төвийг олъё. Тэгэхээр x-ийн квадрат 6x. Дараа нь y-тэй нэг ялгах чи y-ийн квадрат нэмэх нь 6 y тэр ард байгаа 9-ийн харийн тавчвал томьёо юм байна тий. За энэ бүтэн квадрат ялахын тулд энд 9 үйл томьёо юм байна. Илүү байгаа 9 хасаад өгч. За тэгэхээр энэ маань юу болсон гэсэн чинь x-тэй нэмэх нь 3-ын квадрат. За энэ болохоор y-тэй нэмэх нь 3-ын квадрат хасгасаа хойш гаргач. За тэгэхээр энэ тойргийн төв маань юу вэ гэсэн чинь энд хасах 3 ба y-ийг нь хасах 3 ийм төвтэй. Тэгэхээр ийм төв болон энэ цэгийг дайруул шулуун татсан тэр шулуунд перпендикуляр байдаг. Тэгэхээр энэ хэрийг дайрсан шулуунд перпендикуляр гэдэг чинь энэ хэрийг дайрсан шулууныхаа налалтыг олч. За налалтыг олохдоо бүгд яах вэ гэсэн чинь y-гээс нь y-ийг хасаад x-ээс нь x-ийг хасч. Тэгэхээр энэ дээр нь 8, доор нь 6. Тэгээ хураахаар 3-4 гарч байна. Тэгэхээр одоо энэ хоёрыг дайрсан бүгдээрээ шулууныхаа налалтыг олчлоо. Гэтэл миний бичгээд байгаа шулуун маань одоо y-ийн тэнцүү b1 kx дээр нэмэх нь b1 шулуун бичгээд байгаа. Энэ маань энэ дээр энэ шулуунтай перпендикуляр гэсэн учраас налалтуудынх нь үржүүр нь хасах нэг гарах хэрэгтэй. Эндээс k1 олсон чинь k налалт нь хасах 3-4. Тэгэхээр манай налалт нь хасах 4-3 гэдгийг мэдчихлээ. За сул тагаа олохын тулд бүгд яах гэж манай энэ шулуун маань 0, 1 гэсэн цэгийг дайрдаг гэсэн. Тэгэхээр 1 гээд x-ийнхоо 0-ыг тавихаар манай сул тоо b маань 1 гарна. Тэгэхээр y маань хасах 4-3 x дээр нэмэх нь 1 болж тарах нэ. За 9. За A, B, C дээр тэгшинс трапецэд. За биднэрт нэг юм тэгшинс трапец байгаа юм шүү. Тэгэхээр энэ хоёр 90 градус гэсэн үг шүү дээ. Трапецэд AD-ийн диаметр нь болдог юм O төвтэй хагас тойрог татсан. За тэгсэн чинь DC нь болохоор 4-гээ өгсөн, AB нь 9-гээ өгсөн. Тэгээ бодогцсон хэсгийн талбайг болно. Энийг нь S1, энийг нь S2 гэсэн юм шүү. За тэгээ асуултанд хариулж авъя. Хамгийн эхлээд радиусыг олох нэ. R нь энийг хэлж байгаа. Тэгээд дараа нь ABCD трапец хандлагыг олох. За тэгэхээр бүгдээрэндээс радиус энэ бас радиус байгаа шүү дээ тий. Өөрөөр хэлбэл энэ манай хагас тойргийн диаметр гэсэн чинь радиус мөн энэ хоёр манаас радиус байна. За нэг олох юм байна. Тэгэхээр эндээс бүгдээрээ яаж олж болох вэ гэхээр ерөөс энэ трапецийн өндрийг олно гэсэн үг тий. За нөгөө талаас юу гэж чинь O тойргийн төвөөс шүргэлтийн цэргүүд татлаа. Энэс яг 90 градус перпендикуляр. За тэгэхээр энэ 90 градус болсон. Энэ бас мөн радиус гэсэн үг. За тэгээ өшөө бүгд юу гэж болохоор тойрогт нэг цагаасан шүргчийн уртууд тэнцүү байдаг. Тэгэхээр энэ зай 9 юм бол энэ зай адилхан 9 гэсэн үг. Энэ дээдлэлт нь болохоор энэ цэгээс тойрогт татсан шүргч энэ шүргч хоёр тэнцүү чинь энэс 4 болж байна. За тэгэхээр одоо ясагч манай нөө тэгшинс трапец маань за энэ би ингээд тусна гэж зурч. Энэ трапецийн энэ 4 энэ 9 ч өгснөө бүгдээр хажуу талаа мэдчихлээ шүү дээ.
энэ 4 хэсэгт чинь 13 юм биш. За тэгэхээр одоо би өндрөө олчвол манай диаметр нь гарч. За ийшээ перпендикуляр буулгалаа. Тэгэхээр энэ Z4 бүтнээрээ эсэм чинь 5 болчих юм биш. За тэгээ энэ маань манай 2 радиус баг шүү дээ. Тэгэхээр энэ гурвалжин дээр Пифагортохоор 2R-ийн квадрат дээр 5-ын квадратыг нэмсэн нь гифтнус 13-ын квадрат. Тэгэхээр 4R квадрат нэмэх нь 25 тэнцүү 169. Эндээс 4R квадрат хоошоо гаргалаа 144. Эндээс R квадрат нь болохоор 144 бүгдээрээ 4 хуваачаар хэд вэ гэсэн чинь 36 юм. Тэгэхээр манай радиус нь 6 юм биш. За хамгийн ихээ бүгдээрээ радиусыг олгосон. За ингээд 6 гарсан. Дааны трапецийн талбайг олгоно. Тэгэхээр дээд суурин 4, доод суурин 9 өндрөө бүгдээрээ олцсон юм чинь одоо манай энэ трапецийн талбай маань за А, Б, С дээр трапецийн талбай гэдэг бол дээд суурь 4 дээр доод суурь 9-ийг нэмээд энийг мэдсэн. Тэгээд 2 тугаарч дундаж шумаалаад өндөр үржүүлнэ. Манай тохиолдолд өндөр нь 2 байна. За хураагдаад 13-ыг өчн R-ын 6 гэдээ болсон юм чинь манайх энэ маань 108. 78. За ингээд талбай маань 78 байна. Тэгэхээр энэ хоёр онтоо маань 78 гэж бүглэх юм байна. Дараа нь ODC OAB-ийн талбайг болгоно. За харъя. ODC энэ тэгээд OAB-ийн талбайг болгож байна. За тэгэхээр яг бол бүгд энд нөгөө 90 градус энд 90 градус тэгшинцтэй байгаа шүү дээ. Тэгэхээр 4-ийг R-ээр үржүүлээд 2 таваад нөгөөх нь R-ыг 9-ээр үржүүлээд 2 таваач. За би энүүхэнд нь олчихдөө 2 дугаарх нь за ODC-ийн талбайг болгосон чинь бүгд яах юм. Эндээс DC-г OD-гээр үржүүлээд 2 таваач шүү дээ. DC маань 4, OD радиус 6 гэж болчиход 2 тавахаар 24-ийг 2 таваалаа 12. За дараа нь OAB-ийн талбайг бол OAB нь болохоор энд бүгдээрээ OA-г AB катетер үржүүлээд 2 таваач. OA нь болохоор 6, AB нь болохоор 9, тэгээд 2 таваач. 54-ийг 2 тавахаар 27. Гэсэн энэ хоёрын талбай нийлбэрийг олгоно. Тэгэхээр одоо бүгдээрээ 12 дээр 27-г нэмсэн чинь 39 болох нэ. За тэгэхээр энийг би 39 гэж бүглэх юм байна. За одоо бүгд энийг 39 гэдээ олчлаа шүү дээ хоёроо тий. За ер нь би энэ хоёр саарлаг болох гэдэг. За дараа нь OEF секторын талбайг болгоно. Энэ секторын талбайг болгох юм байна. За тэгэл хасчих. За OEF секторын талбайг болгохын тулд надад юу хэрэгтэй вэ? Энэ өнцөг хэрэгтэй. За өнцгөө яаж болох юм гэсэн чи бүгдээрээ энэ 90 градус байгаа тий. Тэгэхээр энэ хоёр маань параллел учраас за дээр нэмээд энэ тэгшинцэгтэй гурвалжин учраас энэ ч юугаа олчих болно. За нөгөө талаас бүгд ингэж болно хараа. Энэ ингээд энэ хоёр тэнцүү байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр адилхан гурвалж өсөж байгаа юм ингээд адилхан гурвалж өсөж байгаа. Тэгэхээр энэ маань энэ өнцгийн бисектрис гэсэн үг. Энэ бас энэ бисектрис гэсэн үг. Тэгэхээр энэ альфа нөгөө энийн бета гэж. Тэгэхээр хоёр альфа дээр хоёр бетаг нэмэхээр 180 гэсэн үг. Тэгэхээр альфа бета хоёрын нийлбэр нь 90 градус болоод тэгэхээр энэ яалтчгүй тэгшинцтэй гурвалж байна. Яг л трапецийн ингээд энэ хоёр өнцгийн нийлбэр нь 180-тай яг л нэр параллел учраас. За энэ 90 градус болсон. За энэ 90 градус бол одоо би энэ секторын талбайг болно. Тэгэхээр P30 радиусын квадрат тэгээд бүгдээр 360 хуваагаад 90 градусаар буюу 4-ийн 1 нь болно. Тэгэхээр P30 радиусын 6 гэдэгцэн. Тэгэхээр P R квадрат буюу 36 P-г 4 тавахаар манай секторын талбай маань 9 P байна. За ингээд сектороо би 9 P галж байна. Одоо S1-ээс олно гинэ. Тэгэхээр одоо бүгдээрээ яах юм бэ гэсэн чи эндээс одоо нөгөө эннийхэн талбайг болцсон. Тэгээ эннийхэн талбайг болцсон. Тэгэхээр трапецийн талбаас хасаад гардаг шүү дээ. За одоо манай энэ чи за энэ зэнд чи S1 S2-ийн нийлбэр гэдэг бол том трапецийн талбай шийд гарлаа 78 гарсан. За трапецийн талбайнаас нөгөө нэг юугаа олно 2 3 талбай чинь 39 гарсан. Тэгээд энэ сектор 9 пиг асуудаг чинь. Тэгэхээр 78-аас 39-ийг хасахаар 39 гарна. Тэгэхээр 39-ээс хасах нь 9 пиг юм шүү. Тэгэхээр энэ маань 39 энэ 9 болж тарах нэ. За ингэ сүүлийн бодлого боллоо доо. За О зэх төвтэй тойргийн гадна ашиг цэгээс тойрогт шүргэж татсан.
тэгээд надаа AB 8 урттай, AC-ийн 4 урттай бол OB буюу радиус нь болохоор гинэ. Тэгээд тойргийн төвөөс энэ чинь шүргэж татж байгаа юм чинь перпендикуляр гэсэн үг шүү. Тэгэхээр бүгд энэ гурвалжин дээр одоо Пифагордод болоо шүү дээ. Тэгэхээр эндээс OB квадрат дээр BA квадратыг нэмсэн OA-гийн квадрат. OB маань жижиг r юм байна. AB нь болохоор 8 юм байна. OA нь болохоор жижиг r дээр нэмэх нь 4-ийн квадрат. За эндээс r квадратыг нэмэх нь 64 тэнцүү, r квадратыг нэмэх нь 8r, тэгээд нэмэх нь 16. Энэ хоёроос даад 64-өөс 16 болохоор 48 болоод явж 48-ийг 8 туугаад манай r маань 6 авах нэ. Тэгэхээр манай OB гिचмэрт буюу радиус нь 6-тай тэнцүү.